Энэ номинаци энэ 5 клубс болоо Сүдэрком гэж байгууллагын олонний таашаал. Сүдэрком. Хоёрын нарны олонний таашаал хийсэн шилдэг клуб Сүдэркомын төлөөлөгчдийг таслуулж байна. Завэдэж компани, Мантхай хатан компани дэдрүүд мэндийн отож төлөвлөгийг мөн таслуулж байна. Монгол цогц наадмын зохиол байгуулагчдаас төлөөлөд үгүй шагналыг амлуулж байна. Шилдэг боловсролын шалгуулах ёсны ажил. Сүдэрком танаа өдрийг бүр хурцтайгаар хөгжүүлэх цэхэм нийгмийн хөгжил хүндэтгэл орон зай бий болгож өөрийн нийгмийн ур чадварыг олон нийтэд хуваалцаж мэдлэг цөөрсөн нийгэм болон мэдээллийн технологийн хөгжөлтэй юмруу оруулж байна. New Media Marketing Agency-ийн зохион байгуулж байгаа Монгол блогчид 2000 гаруй Монголын шилдэг блог бичдэг. Шалгуулах наадмын оны шилдэг таашаал нийцсэн блог хөтлөгчөөр шалгарсан болохыг батамжилж байна. Ерөнхий захирал Амит уушгсан үнэлгээ зав. За өндөр баярлалаа. За New Media цон. За мөн дэрэмжиж байгаа. Тонгам дэвс. За алтан тонгамд гэж одоо тажигны нэрмжтэй цон. Мөн Мантхай хатан компани нэрийн бэлэг. За ингээд энэхүү Монгол блогчид 2000 гаруй наадмын бас нэг үндсэн гол зорилго ажил бол Монгол блогчид нэгдээд нийгмийн салбарт оруулж байгаа, хүмүүстийн салбарт оруулж байгаа маш том хөлбөр байгаа. Ингээд New Media Marketing Agency-аас санаачлаа жиргэцэн.com хэмээх Монгол блогчид нэгдэл болсон сайтыг нээсэн байгаа. Ингээд Монгол блогчид нэгдэж чадсанараа нийгэмдээ маш том хүмүүстийн ажлуудыг санхүүжүүлэх болно. Тэгээд энэ үдшийн та бүхний таксийн орлогыг нийлүүлж хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд бас тусламж үзүүлэхээр шийдсэн байгаа. Өнөөдөр 12 сарын 3-ны өдрөөр олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа нь бас санамсаргүй зүйл биш. Ингээд өнөөдөр энэ цугласан Монгол блогчид та бүхний хувь нэмээр энд хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд бүгдээрээ хамтраад нэг тусламжийн хүмүүстийн ажлыг хийж яана гэж та бүхэн ойлгож байна. Ингээд энэхүү хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бас тодорхой шалгууртайгаар мэдээлэл технологийн салбарт хувь нэмэр оруулсан хөгжлийг нь үнэлж 20 орчим хүнээс шалгаруулж энэхүү тусламжийг үзүүлж байгаа. За ингээд энэхүү ажлыг санаачилсан New Media Marketing Agency-гийн захирал минь оршид таныг үг хэлнөх юм тайснаа урьж байна. Үлцээсэн хамтнуудыг баярлалаа. Энэ арга хэмжээмээ тодорхой хэмжээнд анхудаа зохион байгуулж байгаа талаар болсон. Магадгүй зохион байгуулалттай үйл явдал харагдаж байна. Энэ бүхнийг хамт ажиллаарай. Туссан дорж хийхдээ бүгдийг баг ярьчлаа. Яагаад магадгүй нэг түүхийг хурдхан яриа гэж бодлоо. Залуучууд бид өнөөдөр блогыг ашиглан олон нийттэй харилцаж өөрсдийн үзэл бодол бүхий л зүйлийг илэрхийлж чадж байна. Энэ дээр манай компани зүгээс залуу блогчид та бүгдийг уриалсан залуус бид нэгдэж чадвал магадгүй Монгол орнд тулгамдаад байгаа асуудлуудыг магадгүй бид шийдэж чадна. Энэ ивент зохион байгуулалт бол мэдээж түүх байгаа маш энгийн миний талаар та бүхэнд хурдан ярих гэж бодлоо. 4 сарын өмнө цэцэрлэгийн найз 18 жил баг уулзаагүй нэг найзтайгаа уулзаад Монгол блогчдыг хамтдан нэгдүүлж уулзуулъя гэсэн санаа гарсан. Гэхдээ энэ арга хэмжээ бол зөвхөн 100% хүрээнд хийх ажил байсан. Энэ бол манай цэцэрлэгийн гэрлээ байсан. Үүний дараа цаг хугацаа өнгөрч санаанууд маань олон хүний санаа нэмэгдэж 150 хүн хайжрах рестораны нэг өрөөнөөс өнөөдөр дэлхийн бүх брэнд Монгол ирээд
нээлттэй гэдэг I Loft Function House хийж байна. Энэ бол дэвшил. Анх бид ярихдаа зөвхөн 150 блогчдын дотны хүрээнд мэддэг найз нэрээр дуудаж уулзъя гэж ярьсан. Гэтэл блогчд бидний дөрөвдөгч одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж чадах бидний гүндэтгэж Монгол улсын ерөнхий сайд Исбатбат ирлээ. Энэ бол дэвшил. Үгүй гэж юу? Магадгүй жиргээ.com ч бай. Өөр ямар нэгэн салбараар бид хамтран ажиллаж Монголын нийгэм тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхэд яагаад бид хамтран ажиллаж болохгүй гэж. Та бүхэн хэрвээ анзаарсан бол би энэ вебсайт бичих хуудсан дээр Together we can гэж бичсэн. Юу гэсэн үг вэ? Бид хамтдаа чадна. Бид хамтдаа чадна. Захирал минь доош баяр хүргэцгээ бүгдээрээ. За ингээд бид нар энэхүү 20 хүнийг шалгаруулахдаа бас тодорхой хэмжээний судалгааны үндсэн дээр шалгаруулсан байгаа. За энэхүү 20 иргэнд тусламж үзүүлэхэд хувь нэмэр оруулсан хүмүүс та нар бүгдээрээ ямаа энд ирсэн бүх хүмүүс энэ хүмүүнлэгийн ажил та бүхний оролцоотойгоор та бүхний цугласнараа бүгдээрээ энэ 2 хүн өнөөдөр энэ тусламжийг ардуулж өгч чадлаа. Ингээд энэ 2 хүн Lenovo ноутбук Матгой гадны компани госахны багц бүтээгдэхүүн бэлгэлэхээр хүндэтгэл үүргийг New Media Marketing Agency-ийн захирал минь доршилт хүсэж байна. Ингээд хамгийн түрүүнд маш олон төрлийн вебсайтыг хийж сонсголын бэрхшээлтэй иргэдийн вебсайтыг хийгээд өдөө бол доменийнхоо мөнгийг төлж чадахгүй байгааг ингээд судалгаанаараа дурдсан нэмэх баяр гэж хүн байгаа. Тэгээд энэ хүн сонсголын бэрхшээлтэй учраас тэр хамгийн баруун урдлын ширээнээр нэг хүн ихтэй хүн сууж байгаа хэвээр хүрэн насны хамттай хүн сууж байгаа хэвээр нэмэх баярыг тайлбарлаж урьж байна. Ингээд Lenovo брендинг ноутбук Матгой гадны компани багц госахны бүтээгдэхүүн. Мөнх хишиг дизайнераар ажилладаг, дизайнерын чиглэлээр үйлчлэгээ явуулах нь зарим нэг зүйл дутагдaltaй байгаа гэдгээ мөн судалгаанд илэрхийлсэн байсан. Мөнх хишиг таныг тайлбар өрж байна. Мөн Lenovo брендинг ноутбук Матгой гадны компани госахны багц бүтээгдэхүүн. Энэхүү бэлэг бол энэ зүйлсэн бүх хүмүүсийн хамтын хүчээр болсон бэлэг гэдгийг дахин дамжуулах таатай байна. Энэхүү Монгол блогчид нэгдэж байгаа хүмүүний салбарт орж байгаа анхны гол юм гэдгийг бас хэлэх таатай байна. Ингээд мөнхшиг таныг тайлбарлаж байна. За мөн дизайнераар ажилладаг маш олон жил одоо дизайнер чиглэлээр ажиллаж байгаа. За мөн нэг баяртай мэдээг дуулахад Сухбаатар төрийн удаан заалмын нэгдгээс мөнхшиг телевизээр мэдээлэл бас болсон байгаа. Манай үйл ажиллагааг дэмжиж Монгол блогч наадмыг дэмжиж. За бүгдээ мөнхшигийнхаа цаашлуулсан ажил хөтөлбөр хийж бүтээх дизайнер салбарт орох өнөөдрөөс амжилт хүсье. Өвчний улмаас эрүүл саруулж байгаад одоо хөлөө бас ингэ гэмтэж гисэн. За тэгээд хүнд бас яг амьдралын нөгөө ямар ч зовлон тохиолдож болно. Гэхдээ интернетийн ертөнцид энэ хүн болгон энэ зовлон анзаарахгүйгээр өөрийн орон зайтай байж чаддагт нь хамгийн давуу тал нь. Тэгээд би өөрөө бас бизнес нэтворк сайтын гишүүн. Дээр нь дэлхийн цэг нэгдээр блогтой.
бас ер нь за тэгээд интернетээр хэрэглэж болох бүх сайтуудыг хэрэглэжсэн үнэн ч хэрэглэж чинь. За тэгээд энгийн болгон агуу зүйл болдгоо. Агуу бүхэн энгийнээс эхэлдэг гэдэг. Та бүхэн энэ энгийн зүйлээ өргөжүүлж улам агуу болоорой гэж ерөөё. За баярлалаа. За ингээд энэ хурд зүйлсэн лагчд эрхэм хоёр Монголын хоёр иргэд хийж бүтээх хүсэл тэмүүлэлээр жигүүрж яваа хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн маш их зүйлийг хийж бүтээн сэтгэхийг гэсэн энэ олон хоёр хүн та бүхэн дэвшлэг үзүүлсэн нийт Монголын лагчдын өмнөөс энэ зүйлс бүх лагчдаа баяр хүргье. За одоо том утгагүй Монгол лагчд 2010 наадмын хамгийн сэтгэл догтлуулсан тэр айхтай мөч болох энэ оны шилдэг блог тодорхой том ойрхон байгаа. Тэгээд энэхүү наадам бас зөвхөн том гадуулахаас гадна блогчдыгаа өнөөдөр уулзаж танилцаасаа онлайнаар ярилцаж байсан тэр олон ажлуудаа боддоор ажил хэрэг болохоос гэдэг үгнээс бас олон төрлийн тэмцээн, уралдаан, хөгжлтэй зүйлүүд бас бэлдсэн байгаа. За ингээд хамгийн түрүүний ажил бол та бүхний такс авахдаа одоо нэг шилэн хоргонд таксынхаа нэг болон үлдээсэн байгаа. Энэ бол Монгол блогчид наадмын ацтыг тодруулах 2010 оны Монгол блогчид наадам хэдэн одоо ямар аав их хүү ээж авах нацтай байсан бэ гэдгийг тодруулах тэр мөч ирээд байна. За энэ дотор та бүхний авсан таксны нэг үзүүр нь энэ шилэн хоргон дотор үлдсэн байгаа. За ингээд энэхүү ацтыг тодруулахад бэлгүүд нь бас төрөл бүрийн блогчид өөрсдийнхөө сэтгэлийн бэлгийг та бүхэнд өгье гэж биднээр дамжуулж өгсөн байгаа. Ацтанд бэлэг болох зүйл нь Монгол зураг дагнан зурдаг ундраа хэмээх зураач байгаа. За энэ зураачийн ширээ гэдэг бүтээл. За энийг мэдээж үнэлэх юм бол за үнийг хэлээд яах вэ? За маш сонирхолтой энэ зургийг бас блогчдод өнөөдөр бэлэг болон ардуулъя гэж өөрийнхөө сэтгэлийн бэлгийг та бүхэнд хүргүүлсэн байгаа. Зураач ундраа энд хүрэлцүүлсэн байна уу? Байна уу? За зураач ундраа надад ташин баяр хүргэцгээе. Тэнд дамжуулж шиг байна. За мөн 14 хоногийн өмнө нээлттэй хийгээд байгаа аудио Монголын нууц товчоор CD мөн блогч Оюнбат болон зөвлөлтийн хөтлөгч Оюнбатын CD-г явуулсан байгаа. Энэ CD бол Монгол хүмүүрийн чихэн Монголын нууц товчоор сонсох гэсэн зорилготой бүтээсэн юм том байгаа. За мөн Монголын хамгийн бяцхан хамтлаг Монгол их шигтэн гэж хамтлаг байдаг. Энэ хамтлагийн дүүнер манаас блог бичдэг. Монгол их шигтэн блог спортоор блогоо хөтэлдэг. Ингээд өөрсдөө гаргасан шинэхэн цомгийг бас ацтан бэлгэлээ гэж явуулсан байгаа. За мөн Сэрж би Монгол хэмээх цомог байгаа. Бас энэ Монгол хүмүүрийн дотоод галыг асаах зорилгоор 6 сард нээлттэй хийжсэн энэ цомгуудыг Монгол блогчдынхаа ацтнууд тодруулж өгье гэж тэдгээр одоо дайрсан байна. За энэ удаагийн ацтнуудын хамгийн том ацтан энэ ундраа зураач нь болохоор аз жаргал гэр бүлийн халуун дулаангийн сайхан гэр бүлийн ацтны надар болчихсон зурдаг. Тэгээд энэхүү зургийг гэртээ үлдсэн тэр айл үнэхээр аз жаргалтай болно гэдэгт бас итгэлтэй байна. Ингээд энэ зургийн ацтыг тодруулцгаая.